Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сувг үзэгч сонсогчдод сайн сайхан бүхний хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост тайлгоноор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан амтыг ураатай Holly компани мөн аялал боломжийг хүн бүрт ураатай Join Me-ийг маань аялын платформ хамтран ажиллаж байна. Студид орчуулагч өгүүлэгч Мөнхбаатар маань мөн Join Me аялын платформын захирал цомирлог миний бие ажиллахад бэлэн боллоо. За өнөөдрийн сэдв Мөнхбаатар. За өнөөдөр хоёлаа мацгийн талаар ярина. Тэгээ мацаг гэхээр яг бид нар ерөнхийдөө нэг буддын шний уламжлалаар орж ирсэн. Одоо лам нарын одоо янз бүрийн судар бичгүүдээс гаралтай. Яг Монголын бүр бөөгийн уламжлалаас мацаг энэ төр гэж би бол сайн мэдгүй. Миний ер нь бол их хвчлэн бурхны шишин шарын шишнийг дагаж орж ирсэн. Нэг тийм мацгийн уламжлалууд байдаг. Тэр талаар ялангуяа орчин үед сүүлийн 2010-ад оноос хойш ер нь монголчууд мацгийн талаар нэг таргалт маргалт ихсэн хөдөлгөөний дутагдaltaй янз бүрийн сайхрын өвчлөлтэй холбоотойгоор ер нь мацгийн талаар нэлээд ярьдаг болсон. За тэр мацгийн талаар биш Христос болон исламын шишний мацгийн талаар өнөөдөр ярих гэж байгаамаа. За. Миний хувьд бол мацаг гэдэг үг бас их сэтгэлд их ойрхон үг л дээ. Тэгэхээр би өвөө маань надад бид нарт ойрхон байсан. Өвөө маань 7 хоногт нэг бүр баталгаатай мацаг гэдэг юм юмсэн. Ерөөсөө л ингээд 7 хоногийн нэг өдөр ингээл мацгаа ингээл барь сууж идэх юм юмсэн байхгүй. Тэгэхээр яг ч мацаг гэдэг үг сонсголоор миний өвөө ингээд санаанд ороод байдаг. Сэтгэлд их ойрхон гоё үг вэ. За Христос болон исламын шашин түүхийнхээ хугацаанд олон талаар зөрчилдөж дайсагнаж ирсэн боловч мацаг барьдаг тэдгээр шашныг шүтэн баримтлагч хүмүүсийн хувьд сүнслэг амьдралын чухал хэсэг, итгэл бишрэл, сахилга бат хамтын мөн чанарын илрэл болсоор иржээ. Тэгээ энэ чинь шашны зан үйл гэдэг чинь гол нь хүмүүсийн эв нэгдлийг хангах гэдэг утгатай байгаа шүү дээ. Ялангуяа исламын шашинд бол энэ мацгийн уламжлал дэлхийн өнцөг булан бүрт байгаа ислам мусульманчуудыг одоо сүсэг бишрлэр нэгтгэх хамгийн гол одоо энэ исламын шашны 5 гол багна гэж байдаг. Тэрний нэг нь бол энэ мацаг гэж юм явд юм лээ. За загалмайтны шашинтнууд бүр анханасаа еврей уламжлал одоо ингээд ер нь агуулгын хувьд загалмайтны ислам гэдэг ингээд жоохон харьцуулах маягтай ингээд явчих юм шүү. За загалмайтны шашинтнууд гэж ерөөхдөө Христосын шашинтнуудаа яриад байгаа тийм. Бүр анханасаа еврей уламжлалаа дагахын зэрэгцийг Иесус Христосын үлгэр жишээгээр мацаг барьж эхэлсэн түүхтэй гэж. Энэ ч нэг загалмайтны шашин, Христосын шашин эсвэл гэдэг ч юм уу гэвнт нэг Иесус Христосоос эхэлж үүсэнгүүтээ хамаг цоош нь уламжлал баахан ингээд цогцоор нь бүх юм гаргаад ирчихнэ гэж байхгүй. Ихэнхээ еврей шашнаас авч байгаа шүү дээ, тийм. Юдэн шашнаас тийм. Тэгэхээр ер нь тэрнээс эхэлж мацгийн уламжлалтай гэж үздэг. За харин мусульманчуудын хувьд бол алдарт Рамадан сар гэж байгаа. Одоо ч гэсэн алдартай байдаг. За энэ сараар мацаг барих нь иш үзүүлэгч Мухаммедийн 7 дугаар зуунд үүсгэсэн уламжлалаа гэж явдаг. Тийм харьцангуй маш материал ер нь Мухаммедийн тавьсан уламжлалт төр бол харьцангуй материал ихтэй байдаг шүү дээ. Тэгээ өөрөө яг бодит хүн байсан, цэргийн жанжин байсан, үдирдэгч байсан гэдэг утгаараа бол за Иесус Христос бол бас арай нэг домогчсон юм шиг төр байгаад байгаа шүү. Гэхдээ юу яа гэм блэ? Ингээд жоохон ухаж төнхөөдсөн чинь яг Библиэс өөр ерэн Христосын талаар ярьсан их сурвалж байд юм уу гэдэг ухаадсэн чинь юу Понтиус Пилат гэж байгаа шүү дээ. Нөгөө яг Иесусыг загалмайлах тушаалыг өгсөн тэр нөгөө Сирийн цэргийн захирагч билүүдээ нэг тийм хүн гардаг шүү дээ. Библиэлд тэр хүний талаар Тасит Ромын түүхт Тасит бичгтээ тэр Понтиус Пилат тэр еврейчүүдийн нэг удирдагч нэг Кристос гэдэг нөхөр байхын тэрийг загалмайлуулсан загалмайд цовдлсон тухай нэг тийм их сурвалж гэж гарч ирд юм л бичлэг жоох өөр болохоор их сонирхолтой тий. За тэгээд ер нь бол юуны агуулгатай голдуу ерөөсө сүсэг бишрэлийн агуулгатай монголчууд бол болохоор нэг эрүүл мэндийн агуулгатай байдаг шүү дээ мацаг гэдэг маань цаагаараа бие мах бодоо хянах за өөрийгөө хорж твчих те тэсвэр хатуужилтай байх агуулгаар адил боловч түүхэн туулал шашны агуулга орчин цагийн практикаараа энэ хоёр шашны мацыг нэлээд ялгаатай гэж байна. За Христос шашны тухайд за Библийн дөрүүд байгаа шүү дээ. Мойсес, Элайжа гэсэн дөрүүд байгаа. Эднэр бол бүгдээрээ мацаг барьдаг байсан гэж Библиэлд гарч байгаа. За Иесус Христос өөрөө цөлд 40 хоног
мацыг барьсан гэж гардаг. Тэгээ энэ яг энэ 40 хоног гэдэг уламжлалаараа ер нь явчихсан юм билээ. Энэ нөгөө нэг сатаны сорилтод ордог 40 хоног мөн үү биш үү гэдгийг би хараахан сайн мэдэхгүй энэ бараг л мөн баха гэж бодоод байна. Нөгөө сатаны нэг темптейшн буюу одоо нэг Иесус Христийг уруу татах гэдэг нүгэл үлдүүлэх гэдэг шүү дээ. За шинэ гэрээнд яг хэдийн хугацаанд яаж мацыг барихыг заагаагүй боловч залбирлын хажуугаар мацыг барихыг сургасан байдаг. Энэ залбирал гэдэг бол энэ яг уу мацаг гэж тусдаа зүйл биш. Залбирлыг үлднэ гэдэг чинь угаасаа мацагтаа хийдэг үйлээ гэсэн агуулгатай юм явд юм билээ Христийн шашинд бол. За өөр нэг их сурвалж дээр Юдас Христосоос урвсан лагуу гарагт. За энэ болох нь үнсний лагуу гараг гэж нэрлэдэг юм билээ. Энэ өдөр нөгөө тухан дээр ингээд үнс зүрхэд тэгж одоо ингэж шашны агуулгатай тэмдэглэдэг тийм лагуу гараг гэж байгаад байдаг. За Христос одоо цовдлогдсон баасан гарагт мацыг барихыг одоо сургасан байдаг. Энэ бол үндсэндээ шашны одоо хамгийн гол хүн болох Иесус Христтэйгээ одоо зовлон шанал дээр нэгдэж байгаа юм ядаж одоо өсөлцөх зөх орчин үед өөрийгөө тэгээ дунд зууны үед ялангуяа нөгөө хар хөхөр мөхлийн үед намайг одоо битгий шийтгэж бурхан минь гэдэг утгаар өөрсдөө ташуурдаг байсан. Тийм эвгүй юу байгаа шүү дээ. Одоо орчин цагт бол нэг тэгээ солиороод тахын цаашаа ингээд ядаж ингээд өсөлцөглөн зовлон гэдэг утгаараа Христосийн зовлонд нэгдэж байна гэдэг утгаар мацыг барьдаг ийм уламжлал ер нь анханасаа байсан болж таарч байгаа. Христосын шашинд одоо баг ховс олчод байгаа нэг Христосын мацаг гэхээр нэг бид нар сайн мэдэхгүй байдаг шүү дээ ер нь л тийм. За 4-р зуунд Христосын шашин Ромын эзэнт гүрэнд хүлээн зөвшөөрөгдсөн. За энэ үеэс эхлээд улаан дүгний баяраас өмнө Лент буюу 40 хоногийн мацаг барьдаг уламжлалтай болсон. Бүр 40 гэдэг чинь Рамадан сараас удаан байгаа байхгүй. Харин тий. Яаж тийм болоондгүй тий. Тий. Тэгээд за 2-оос одоо 2-р сарын дундаас эхлээд 4-р сарын ихээр дуустдаг ч юм уу. Эсвэл 2-р сарын бүр сүүлээс эхлээд одоо 4-р сарын дунд дуустдаг ч юм уу. Тэгэхээр нэг би бас нэг юу байсан бэ? Энэ жилийн Рамадан сарыг харсан чинь 2-оос 3-р сар гисэн байхгүй. Тэгэхээр би бас нэг сайн мэдэхгүй байгаадсан. Тэгэхээр тэгсэн чинь за энэ ер нь жоохон хаврын тарчиг цагт нөгөө үлсэлт эцсийн үлсэлтээ сэтгэлийн хүчээр давах гээд тэгээд идэв болоо та гэсэн чинь юу нь бол тиймэрхүү байж магадгүй юм шиг үлээ. Христосын шашны 40 хоногийн Лент гэдэг мацх нь тийм байж магадгүй юм шиг үлээ. За Рамадан сар нь бол арай өөр учиртай гэдгийг би хожим ярих юм. За тэгээд ер нь бол Христос шашных нь бол энэ хаврын тарчиг цагтай давхцаад байгаа. За тий 40 хоног энэ 40 хоног гэдэг нь бас нөгөө нэг Мөсес байгаа шүү дээ. Египтэд байсан еврейчүүдийг аваад улаан ангисыг хаваагаад ингэж явсан тэр одоо хүн одоо еврейчүүдийг дагуулад Синай хойгоор 40 хоног явсан гэдэг бас тэрнтэйд үүсдэг. Ер нь энэ 40 гэдэг тоо их утга учиртай байгаад байгаа юм лээ. За ихэнх үеийн Лентийн мац их хатуу байсан гэж байгаа. Өдөржингөө юу ч хийхгүй орой нэг баах юм идэнэ. Биш багах юм идэнэ. За тэндээ мах идэхгүй, загас идэхгүй, өндөг идэхгүй, цагаан идэхгүй гэж. Тэгээд юу идэх вэ? Тэгээд талах тэгээд нэг жоохон ногоо ч юм уу. Тиймэрхүү юм иддэм болоо та. Тэгээд ер нь айгүй хүнд байсан гэж байгаа. Тэгээд ер нь Европч ерөнхийдөө Христосын шашин гэхээр ер нь Европ л биднэртэй хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр Европч өөрөө үеийн үед аж үйл дээр өвсгөл хүнсний үйлдвэрлэл гэдэг юм гарах хүртэл Европ гэдэг чинь үндсэндээ өлсөглөнгөөс нэг хуруу дутуу явж идэг л улс байсан байхгүй дандаа тий. Тэгээд тэр дунд ч одоо нэг юунд Роми эзэнт энэ нэг шашны уламж талаас нь бодоход хүмүүсийг одоо тодорхой хэмжээний энэ нэг юу гэж нэг аюул байгаад тийм а. Spontaneous буюу аяндаа бий болох хөлцөлөн гэдэг нэг ойлголт байгаад байдаг. Ер нь одоо түрүүний хэлсэн хүнсний үйлдвэрлэл гэдэг нь бий болохоос хойш өмнө бид нар ч гэсэн мэдж байгаа шүү дээ. Жохон байхад тий одоо хөдөө мөдөө чинь тэгэл гамбирч олдохгүй л үе ингээл байна шүү дээ. Харуул эцгийгээр хоолуул ингээл хийгээл тэгэхэр чи ер нь одоогийн шиг дэлгүүр хоршоо хамгийн илбэг хямдхан. За ер нь бол ханшаар нь ярих юм бол үйлдвэрлэлсэн хүнс яаж утсан энэ талах болгоныг хүн гараараа хийх будаа тариа болгоныг мах болгоныг хүн өөрөө бэлчээрлүүлж тариалж тэгж бэлтгэс яаж ч утсан хямдл байгаа. Одоо дэлгүүрт байгаа бүх хүнсийг хүн өөрөө хийх юм бол хэд дахин нэмэгдэнэ. Тийм шүү дээ. Тэр утгаараа бид нэг хангалуун нийгэмд амьдрал байгаа. Тэгтэл тэрнээс өмнө ингээд байнга өлсгөлэн болохын нэгууртай ганц хуруу дутуу байдаг тийм өсгөлэнгийн ирмэг дээр байдаг байсан. За дундад 100 ч юм уу тэр үед бол ялчгүй мацаг барьж
одоо гентийн тийм өсөглөн ямар нэгэн дайн туулаанаас болдог ч юм уу, ямар нэгэн юунаас болдог. Байгалийн гамшигаас болдог гентийн хөлсгөлн цөөрлөөс хамгаалах зорилготой тодорхой хэмжээний хүнс нөөцлөх ч юм уу, тиймэрхүү агуулгаараа юу яадаг. Энэ мацгийн уламжлал бий болсон. Дээрээс нь бид нэр Баянчаас ядууч байсан. Одоо адилхан амь нэгтэй Христос шашинтай, загалмайтын шашинтай, католик шашинтай. За сүүл рүүгээ гэвэл протестант шашинтай ийм хүмүүс юм а гэдэг агуулгаараа ер нь мацгийн уламжлалыг аюу чанд баримталж явж исэн. Нэг тийм түүх уламжлал харагдаад байгаа. Тийм байна те. Нөгөө талаасаа бас энэ юу юм те. Одоо яг энэ яригдж байгаа тухайн цаг үе бол байглаас маш хараат байсан үе шүү дээ. Яг үнэ. Одоо нэг шиг нөгөө генетикийн өөрчлөлтөнд оруулаад маш их ургац авдаг боломж байгаагүй. Усжуулалтын систем гэж юм одоо тийм 10 хон тийм учраас одоо нэг л ган гачиг юу гэдэг тийм болоход л ургацаа авч махгүй тийм нөхцөл байдал байна шүү. Тэгэл тэгжил нэг Улаанбуудаа өвчин гэдэг юм гарчин. Тийм. Тэгжил төмсний өвчин гэдэг юм гарчин. Эсвэл зарцаа норж ирээд чинь. Тийм, зарцаа норж ирээ бүгдийн чинь тийм. Тэгэхээр тийм үед бол энэ мацаг гэдэг айгу энэ би юуг одоо нэг тийм Европыг нэг айгу сайшааж их тийм аятайхан санагдаад байдаг нэг уламжлал нь энэ Христосын шашнаараа эв нэгдлийг хангахаас гадна энэ нэг тийм Монгол төртөл байт юм да. Нөгөө альва гүрний мандал буурлыг дөрвөн улирлаар хуваацсан хаврын хэцүү цаг үед жинхэнэ чанга эрчүүд нь гарч ирдэг. Одоо ингэж тэмцэгч хатан зөрөгтэй тийм хүмүүс нь хаад ноёд нь гарч ирдэг. Тэднэр нь сайхан цагийг авч ирдэг, дэлгэр цуныг цагийг авч ирдэг. Тэгээд тэрний дараа буюу хэцүү цагийг мэдэхгүй тийм одоо эрх танхил хүмүүсийн одоо шийдвэр гаргаад ирэх цаг ирэх нь шүү дээ. Тэр хүмүүс нь болохоор бас алтан намар энтер гэж нэрлэдэг гэж байгаа маа. Тэр үед нь тэгээд нөгөө нэг хэцүү цаг үеийг мэдэхгүй хүмүүс нь хоорондоо хагаралтад алцаад тэгээд өвлийг авчирдаг. Тэр өвлөөс нь өргөжлүүлээд хахир хатуу хавар ирдэг гэдэг ч юм. Нэг тийм Ромын эзэнт хөрний үеч юм бас ер нь тиймэрхүү үед байн давтдаг гэсэн шүү дээ. Тэгтэл Европт хавч тийм нэг гардаггүй байсан. Тийм. Тэгэхээр нэг тийм Христийн зовлонтой өөрсдөө нэгтгэх одоо өлсгөлэн зовлон одоо өлсгөлэн ямаг өөрт хичнээн баян байсан ч өлсгөлэн өөртөө сануулад байж та мацагт барина гэдэг чинь тэр утгаар их сонирхолтой юм шиг надад санагдаад байгаа. За тэгээд дундад зууны үед бол үндсэндээ бүрэн утгаараа шашны нэг хэсэг болсон мацаг гэдэг нь. За лам хандмаа нар үлгэр жишээ болж одоо маш их мацаг барьдаг байсан. Тэгээд тэр өдөө шүтэж биширдэг хүмүүс нь мацаг барьдаг тахлаар тэрийг одоо дуурайж одоо ард түмний нэгэн хэсэг болж явсан байгаа маа. Баасан гарагт бүх Христос шашнтууд мах идэхгүй өдөрт нэг л удаа хооллох ёс тогтсон. Тэгэхээр одоо үндсэндээ энэ зөвхөн лентээс гадна штэ 7 хоног болгоны баасан гарагт те. Тэгэхээр үндсэндээ дундад зууны Европын хуанли тэр мацаг энэ мацаг гэсэн баахан тийм мацгийн өдрүүдээр ингээд тэмдэглэсэн л байсан болж одоогоор төсөөлж үзвэл те. Тэгэхээр чи 7 хоног болгон хүнсний хэрэглээг автоматар буулгаж. Тийм хүнсний хэрэглээг буулгаж чинь. Жохон ч гэсэн нөөц үсэж чинь. Жохон нөөц үсэж чинь. Дээрэс нь тухайн өдөр идээгүй хүнсээ өглөө болгож бас өгдөг. Тий. Тэр бол энэ бол аюул чухал. Тэгэхээр нэг нийгмийн уур амьсгал энэ төр ч гэсэн тий. Өглөгийн соёл бол амар чухал. Энэ исламд ч тэр Христосын шашинд ч тэр. Тий. За тэгээд энд бас нөгөө карнивал гэдэг үг өгдөг чинь манайхан карнавал гэдэг ингээ өөрчлөөд яваад байна. Тэр нэг карне гэдэг үг чинь мах гэсэн үг байхгүй нөгөө латин хэлээр махтай салах ёс үг үүсдэг гэсэн үг юм байна л да. Тийм. Тэгэхээр нөгөө карнавал гэдэг тэр нь болохоор яг лентийн өмнөх өдөр мацгийн 40 хоногийн яг өмнөх өдөр карнавал хийдэг. Тэгээ одоо бид 40 хоног мах идэхгүй. Махтаа салах ёс гүйцэтгэж байна гэдэг утгаараа тийм утгатай баяр байсан. Одоо бид нар карнавал энэ төр гэж тэмдэглээд явдаг болцсон. Тийм утгатай байл. Энэ үгийн үсэл гарлаг гэдэг нь үнэхээр гайхалтай. Нэгсэндээ ийм юм байна те. Сайхан идэж аваад тэр баяраа тэмдэглээд махнасаа салах ёсоо хийгээ. Тэгээд 40 хоног өстө гүрийчих юм байна те. Тийм агуулгатай юм байлээ. За хоёул нэг хамтран ажиллагч чадаа танилцуулж байгаа. За тэгээ. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар сайн хүнсэр сайхан хамтыг өрөөтэй Холли компани ажилладаг. За манай Холли компани бол 2022 онд шинэ тутам байгуулагдсан авчиг Монголд бол гүн хөлтөөсөн одоо бэлэн хоолыг одоо зах зээл нийлүүлээд явж байгаа юм сайхан айл байна. Тэгэхээр яг бэлэн хоол гэдэг үгнээс манайхан бас жоохон харьшлах гадиж магадгүй. Бэлэн гойм ингэж шууд ойлгох гэдэг. Бид нар нөгөө эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тэр хоолыг бодоод хэрэггүй гүн хөлтөх технологи гэж байгаа. Энэ нь маш богино хугацаанд бүр хасах 35 хүртэлх хэмлүү огцон хөлтөчдөг гэсэн.
За тэр нөхөр одоо төмөс мах гой болвол өөрийгөө хөлж байгаах ч мэдэхгүй ингээд маш гоёор хөлтнөөл гэсэн үг ер нь төсөөлөл хэлэх юм бол тий. За энэ технологиороо бидний монголчуудын маш идэх дуртай ресторанд ороод ер нь баталгаатай захиалгадад байдаг бестселлер хооллуудыг хийсэн байгаа. Дурдах юм бол нааша цаашаа нэмгэн төмстэй крема, калбижим, кимчитэй шүл гэсэн ийм хоолнуудыг хийж байна. Нэмэх нь боорцог манту гэсэн бас хоёр төрлийн шинэ бүтээгдэхүүн санал болгож байгаа. За боорцог гэхээр мэдээж ойлгомжтой тий. Ихэнх монгол хүний сэтгэлд нэг юм боорцогны үнээр шинэхэн боорцог гэрт байл одоо бий болно гэдэг нь их тийм гоё гэр бүлийн уур амьсгалыг тий өөрчилж идэг. За тэгээ энэ нь бол маш олон ээжид одоо тусаа өгж байгаа гэж бодож байна. За над шиг бас юм завгүй ээжүүд маш олон байгаа. Өнөөдөр чи маш олон ээжүүд ер нь бол энэ нийгмийн харилцаанд хүчтэй оролцож штэ. Маш идэвхтэй оролцож байгаа. Оролцохоос аргагүй юм нийгэмд бид нар амьдарч байна л да. Тэгэхээр яг энэ ээж нь ингээд завгүй яваад хахаар яадаг вэ гэхэлэр хүүхдүүдтэй тэр болгон шинэхэн боорцог хайраа хадал те. Ингээд ах боломж гардаггүй. Гэтэл яг энэ хэрэгцээг юм манай хооллыг компани бас олж хараа шийдсэн байгаа байхгүй. Шууд гэртээ авчираад хөлдүүгээр нь авчираад гэрийн пэйжэнд 2-3 минут ингээд халаахад л тэр гой үнэртэй шинэхэн боорцог гэрт нь бий. Шинээр нь тас хөлдөөлөө гэс буцаагаад юу халаалаа тэгэл шин. Цоо шинт үнэр нь гоё тийм яадаг бахна штэ. Тэгээд дээрх нөгөө дурдсан 5 хоолнд чинь бас нэг манту идчмэр санагдаад идэг штэ. Тэгэхээр тэр мантуг бас хөлдөөцсөн байгаа. Тэгэхээр гэртээ авчираад 15-20 минут жигнээд л маш гоё юм манту бий болгохны. Энэ бас их чухал юу шүү. Зарим одоо бид нар чинь нөгөө нарийн нандан хоол хийх зав байхгүй бас хийж мэдгүй байгаа юм. Жишээлбэл зарим ихэнх нь бишээ уучлаарай. Зарим ээжүүд жишээлх юм бол яг тэр мантунд чинь яг тэр дороожных нь хэмжээ тунг тааруулаад эсгээд инээ тэр хийгээд үздэг манту нөөдгөө тийм хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэрэгцээнд тааруулаад ингээ манту хийцэн байгаад шүү дээ. Тэ бүг бүндгэр гоё онтой тийм л шүү дээ. Тий. Тэгэхээр энэ гүн хөлтөөх технологийн давуу тал нь юу вэ гэхэлэр ням бактери өсөлтгүй, эсэлдэлтгүй, хадгалах хугацааг уртасгадаг юм байна. Ер нь гүн хөлдөөцсөн хүн дэлгүүрийн хүнс байна. Энэ хооллын гээд компани маань хүнс байна гэдэг чинь танаа хөрөгч нь хэдэн сар хөвж байгаа махнаас л хамаагүй дээр гэсэн үг шүү. Харин тий. Бид нар нөгөө хөлдөөцсөн хоол гэхлээр нөгөө тий хөрөгчний мохорт ингээд нэг юм нөгөө чулуучсан хоол хүнснүүд байж идэг шүү. Бүр чанараалтцсан тийм юм огт биш ээ тий. Витамин, уураг, эрдэс бодисын алдагдлан багассан шимт чанар нь хэвээрээ ийм сайхан хоолыг бид нарт санал болгодог юм шүү. Тэгээ бас нэг гол зүйлийг хэлэх нь зүйтэй яа тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүд бид нарт маш их олдоцтой байгаа буюу бидний мэддэг сүлжээ дэлгүүрүүд. E-Mart, Номин, Оргил, Миний дэлгүүр, GS25, FS, M-Mart зэрэг сүлжээ дэлгүүрүүд болон 6 болон 8 нэрийн дэлгүүрүүд мөн зах бөөний худалдааны төвүүдээр хөлтөөчний тасагт нь таачлаа олноо л гэсэн үг эдгээр хоолнууд их те. Тэгэхээр энэ талаар бүр илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэх юм бол Facebook руу ороод хооллоо гэд монголоор бичих юм бол маш сонирхолтой пэйж гарч ирнэ. Эсвэл 7270 1110 дугаараас лавлаарэ. За баярлаа. За 20 дугаар зуун гарч элбэг хангалуун нийгэм бий болж эхлэхэд мацхийн олон уламжлалыг католик шашин ч гэсэн ер нь хаалсан. Хамгийн уламжлал, хамгийн хуучин хэсэг нь ер нь католик гэж явдаг шүү дээ. Протестант бол гарч ирэнгүүтэл ер нь баагаар халаал эхэлсэн юм байна л да. Тэгээд одоо жишээ нь за мацыг сайн барьцсан нэг язгууртан хүмүүс байвал бараг л бурхны ивэл бактери бурхны ивэлийг худалдаг болчлоо гэж гарч ирсэн шашин ч протестант шашин чи ер нь бол тийм католик шашныг эсэргүүцэхтэй тэгж гарч ирсэн. Тийм тэгээд тиймэрхүү уламжлал тэгэд ер нь 20 дугаар зуунд католик шашин ч гэсэн ер нь халсан 1966 онд болсон нэг одоо чуулганаар жилд ердөө 2 хоног мацаг барьдаг болсон нэг үнсэл хагуугарыг тэр нь болохоор нэг лентийн эхлэл нэг 40 хоногийн чи эхлэлийн өдөр байгаа. За тэгээд сайн баасан гар гэж нэрлэдэг. Нэг Иесус Христ цовдлогдсноороо бидний бүх зовлон одоо бишээ юу бидний бүх нүглийг өөр дээр авсан юм а гэдэг утгаараа сайн гэд нэрлэлцэн сайн баасан гар гэдэг өдөр. Энэ хоёр л өдөр үндсэндээ 365 хоногийн хоёрт нь зөвхөн мацаг барьдаг. Тийм уламжлалтай болгосон юм билээ. Нөгөө айхтар хатуу 40 хоног ч байхгүй хөвчлөгдөд ороод байгаа тийм. Яг гоо улс үндэст нь баяжцсан. Тэгээд нийгэм чинь либералч чадсан шүү дээ. 20 дугаар зуун болсон юм чинь тийм. Шашингүй хүмүүс олноор өгсөд тийм. Тэгэхээр хэрвээ халагдаагүй байсан бол одоо бид нэр Рамадан сар гэж аягүй сайн аягүй их сонсч ирсэн шиг Лент сар гэд байж явах байсан юм байна. Тийм.
Тий. За зүүнний үнэн алдарчны шашинтнууд гэж байгаа шүү дээ. Одоо грек хойшоо болгар гэдэг явдаг. Тэр шашинтнууд жилд 14 хоног байрдаг уламжлалтай ер нь хэвээр байгаа даа. Энэ юу штэ. Үнэн алдарчны шашинтнууд бол ер нь хайрцангуй сүсэг ихтэй штэ бас тий. Манай Амина байна тий. Тий. Манай Амина ч нэрээ миний мацаг эхэлж байгаа гэд ярьдээ шүү. Тий. Тийм бэлээ. За исламын шашинд мацагийн тухай одоо жоох ярина. За мацгийг исламын шашинд саум гэж нэрлэдэг. За Куран содорт итгэгч чамд мацаг барихыг чиний өмнөх хүмүүст оноосны нэгэн адил чамд бас оноосон. Тэгж хэмээн бурхан ухамсарыг чи хөгжүүлнэ. Гэж одоо энэ бурхан ухамсар гэдэг юм аягүй гарт юм бэл. За 624 онд буюу иш үзүүлэгч Меккагаас Медина руу явсан. Одоо нэг 2 жилийн хугацаа байгаа. Энэний 2 дахь жилд нь Мухаммед болон мусульман хүмүүс Рамадан сард мацаг барих илчлэлтийг харсан гэдэг. Одоо илчлэлт буюу одоо тэр нэг за иш гэж бас нэрлэдэг. Одоо miracle буюу одоо бурхан одоо өөрийгөө батлан нотлон харуулах байдлаар нэг гайхамшиг үзүүлдэг ингээл тэнгэр мэнгэрт харагддаг ч юм яадаг ч нэг Мөсесээр бол нэг бут мутн дундаас ярьдаг ч нэг шатж байгаа бут мутн дундаас ярьдаг ч юм уу. Тэрийг нь ер нь бол нэг иш гэж яриаддаг. Тэгээ тэрүүгээр ингээд Аллах тэнгэр одоо өөрийгөө илчлээд харуулад тэгээд одоо та нар мацаг бариа гэсэн тийм зарилгыг буулгасан. Одоо Мухаммедээр дамжиж буулгасан гэдэг. Энэ уламжлалаас эхлээд бол ер нь Рамадан яг энэ 624 оноос эхэлсэн. Тэрнээс хойш 1400 жилийн турш баг огт өөрчлөгдөг. Яг энэ хэвээр явж байгаа. Тийм уламжлал байт юм бэлээ. За тэгээд миний бодлоор уучлаарай. Энэ хотод хоосон байх нь тэр одоо бурханы ухамсарыг хөгжүүлнэ гэдэгтээ одоо бол их нийцээд байгаа юм шиг тий. Одоо нэг бясалгадаг. Яг үнэ. Одоо тэр өөрсийнхөө тэр сүнсний хөгжлийг хайж байгаа тэр хүмүүс чинь ихэвчлэн ер нь баг хоол идсэн байх. Мах идээгүй үед бүр илүү гоё бясалгаж тэр хүрмээр байгаа мэдрмээр байгаа зүйлээ илүү мэдэрдэг гэж ярьдаг. Тэгэхээр бид нар чинь бас авцалтаад байна шүү дээ тий. Тэгэд би бодохгүй юм. За тэр хүмүүс яг тийм байд. Энэ ер нь сүнслэг агуулгаараа сүүлөг ер нь жоох нэг нэлээд хэсэг ярих байлаа. Тэгээд тамирчдын талаар та нэг юм яриадсэн шүү дээ. Тэгээд энэ одоо жишээлх юм бол исламын ертөнцид те энэ 40 хоногоор ингээд маш үнэнч байгаад байна шүү дээ. Тэгээд миний мэдхийн одоо жишээлбэл энэ за манай Монголд байдаг исламын шашнууд бол манай Баяулгийн казакууд байгаад байна шүү дээ. Казакууд минь одоо ч гэсэн шашиндаа маань одоо энэ дэг соёлоо маш их тийм үнэн авч явдаг хүмүүс юм байна гэж хардаг. Яг тэгэхээр бид нар ингээд казак жолооч эднэртэй ингээд аялалд эднэр явхлаар яг өдрийн тэдэн удаа ингээд тэр мөрөглөө хийх ёстой гэвэл яг л тэргийг хийгээд идэх байхгүй. Бүр тийм нэлээд тийм үнэнч тийм шүтлэгтэй гэх юм уу. Тэгээ бодож байгаа нь тэр үнэхээр тэр 40 хоног тийм байт юм бол тэдний тамирчид яах вэ гэдэг тийм. Харин би одоо нэг гайхаад байгаа байхгүй одоо Арабын ертөнцийн ялангуяа Египтээс байна. Тэгээд Африкийн хойд нөгөө нэг Марокко, Алжир эднэр чинь бүгд Лив эднэр чинь бүгд тэр юу штэ. Зинедин Зидан ч Алжир гаралтай ч үлээдэ баг. Алжирийн бээр гаралтай гэдэг багш. Эднэр одоо ингээд шашнаа ингээд баримтлаа. Тэгээд тэр чи амар их нөө тэмцэн төвд яад юм болоо гэж бодоод байгаа. Харин тий. Тэгэхээр тэр их сонирхолтой санагдаад бас үзлээ л дээ. Тэгэхээр ер нь бол бидний төсөөллөөр бол ер нь бол мацаг барина гэдэг нь одоо хүн хоол хүнсээ огцом зогсоож штт тий. Тэгэхээр чи мэдээж нөгөө бие хаанд өөрчлөлт гардаг. Бид нар чи одоо нэг хагас өдөр хоолонд идэж амжихгүй явах толгой тарих хөвдөл сүйд болдог штт. Тэгэхээр бид нар жирийн одоо ачаалтаа явж байгаа юм шүү дээ. Гэтэл тамирч чинь бүр биднээс илүү хэд дахь илүү ачаал авч байгаа тий. Тэрийг баланс алдуулахгүй одоо алдуулах боломжгүй л гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо яад юм бол гэд үтсэн чинь ер нь бол хэрв тухайн одоо мацаг нь тухайн хүний одоо хийж байгаа ажлын бүтээмжинд нөлөөлөх хүүц байвал эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх хүүц байх юм бол энэ мацгаас бас чөлөөлөгдөх боломжтой юм лээ л дээ. Тэгэхээр ер нь бол тамирчид зарим нь яг энэ би одоо ингэж баланс одоо хэвийн байдлаа алдаж болохгүй гэд мацагт ордгоо хүмүүс байна. Гэтэл бидний мэддэг бас зарим алдартай тамирчид буюу алдарт хөл бөмбөгч Мухаммед Салах гэдэг. Тэр хүн бол жишээлбэл яг бүр мацгаа барьж байгаа гэдгийг ил тод зарлаад
чухал тэмцээнийхээ үед хүртэл мацагтаа гэдгийг яриа явуулдаг гэсэн. Тэгэхээр ч эднэр их тийм мундаг одоо сүүлдээ энэ бие хаана ингээд тэр мацагтаа бүр тасан цогцсон байд юм болов. Харин тэгдэг хаа нэг байгаа тамирчин өөрийнхөө нэг хүн чинь нөгөө эцсийн мөч жоох ингээд ер нь хоол хүнс хомсцсон үед өөрийнхөө байгаа нөөц юугаа дайчлах үе байдаг шүү дээ. Бүр тийм байд. Кетогч юм тэгж яриаддаг үстэй. Тийм юм бэлээ. За тамирчдын талаар төвлөх сонирхолтой байна. За цаашаа миний бэлдсэн агуулга ерөнхийдөө. За матхи уламжлал хамгийн сайн хадгалж яваа шашин гэвэл мэдээж нэг түрүүний ярьсан Рамадан сараа хийгээд явж байгаа исламын шашин. За тэр ч утгаараа одоо Рамадан сар бол дэлхийн дахны мусульманчуудын оюун санаагаар нэгтгэх хамгийн одоо чухал практик болж явдаг гэж. Баян ядуу өөр янз бүрийн хэлтэй өөр царайтай мусульман шашинтнуудыг мусульман шашинтнууд хамт өлсөж тэсвэр хат хожлыг мэдэрч тэгээд оройдоо мацгаа тайлна бүгд одоо бараг л ерөнхийдөө зэрэг тайлал баярлдаг. Тэр бол бас эв нэгдлийг үнэхээр мундаг хангадаг зан үйл болж таарад байгаа юм тийм. За мацгийн сараар үүр цайхаас нар шингэх хүртэл юу ч хийдэггүй. Юу ч уухгүй, таймагт татахгүй. За дотны харилцаанд орж болохгүй яа гэж байгаа. Тий. Ганцхан хоол идэх хойш яхан ч тий. Тэгэхээр одоо нэг хоол гэдэг чинь нэг махан биеийн таашаал гэдэгтэй л ороод байгаа юм л да сайхан юмыг амтрах гэж идэх тий. Тэгэхээр нөгөө дотны харилцаа чинь тэр нөр авчлаа шүү дээ. Тийм байна тий. За дэлгүүрүүд бүр шөндөл хүртэл одоо нөгөө мацаг тайлгдсанаас хойш нөгөө хүмүүс чинь бас нэг дэлгүүр нураад юм хаваад нөгөө мацгаа тайлал үлсгэлэнгээ тайлах хэрэгтэй шүү дээ тий. За шөндөл хүртэл дэлгүүрүүд нь ажилтдаг. Ер нь мусульманчуудын хот тосгонд Рамадан сарын үед шөнө өрөө дуу шуудаг хөл хөөртэй байдаг. Тий. Тийм гэж. За бүр мамлюкуудын үеэс гэж одоо нөгөө мамлюкууд чинь одоо нөгөө Чингис хаан монголчуудтай байлж исэн гол Египтийн томоохон хүчнүүд одоо боол цэрэг байж байгаа мамлюкууд болоод ирэх мэдлэлтэй болоод явцсан нэг нийгмийн нэг каст байгаа шүү дээ. За тэр үеэс эхлээд мацаг тайлагдсан цагийг их буугаар буудаж мэдгддэг болсон гэнэ. Ичнэ хүн айл болгон гэрте ханын цагтай байдаг үе бас биш шүү дээ тий. За зарим газар одоо ч гэсэн сухоор гэдэг нэг тийм зарлагч байд юм л да. За сухоор гэдэг нь нөгөө юу өглөө тэр мацаг одоо барьж эхлэхийн өмнөх тэр нэг өглөөний зоогийг хэлдэг. Өглөөний цай ундыг тэрийг хэлдэг юм л да. За сухаар зардагч гэж байдаг гинэ. Тэр хүн одоо ингээл бөмбөр нүдэл эсвэл ингээд орилоо л явж идэг. Өглөөний цайн таараа. За тэгдэг ч юм яг юу гэж хэлдгээ сайн мэдэхгүй. За тэр бол ер нь айгүй чухал юм шиг санагдаад байгаа. Яг л өглөөний цайнд орж амжихгүй л чи баларх байхгүй. За одоо тэгээ сэрүүлэгтэй цаг гэж байгаагүй айл бүрийн гэр цаг танын цаг байдаггүй байсан тийм үед одоо ингэж л зохицуулдаг байсан. Одоо хүртэл зарим газрууд дээр сухаар зарлагч гэдэг хүмүүс нь байдаг ингээд хөрхөн уламжлаа хадгалаад явж байдаг. За манайхан исламын шашныг ямар их одоо магтдсан бэ гэж зарим шүүмжлэгчд орж ирээд байдаг шүү дээ. Ер нь бол бид нөгөө та тэр нөгөө юун дээр араб ирчүүд ягаад бол ихнэр авдаг вэ гэдэг тал дээр ер нь одоо юуны исламын шашин яагаад ер нь айхтар хоцрогдчиход байгаа юм бэ? Ер нь яагаад орчин үеийн нийгэмд одоо амьдрахад хэцүү болчиход байгаа юм бэ гэдэг талаар нэлээд ярьсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол за яг миний бодож байгаагаар л үнэхээр саар нь бол ихээ их. Тий. Жохон ингээд уламжлал урсгал морсгал ингээд өөр болоод явцсан. Гажуудсан. За тэгэл дайн тулааныг яриад юггүй зөндөө юм болж байна тий. Гэтэ үндсэн болсон тэр Куран судрын сургаал бол үнэхээр бас авааштай аятайхан хүний сэтгэлийг засах юм бас их байдаг шүү. Тэр дунд эмэгтэйчүүдийн талаар эмэгтэйчүүдийн эрхийн талаар ч гэсэн за орчин үеийн либерал нийгмээс харахад л бүдүүлэг юм шиг харагдаад байгаа боловч тэр Курайш гэдэг буюу одоо юуны исламын шашин гарч ирэхээс өмнөх үетэй харьцуулахад эмэгтэйчүүдийн одоо эрх чөлөө амьдралын төвшин хамаагүй дэвшилсэн байдаг байхгүй юу? Ер нь тухайн үеийн одоогийн өнцгөөс л гэж харагдаад байгаа болохоос биш. Тий. Тэгээд одоо яг үеэ өнгөрөөж байгаа нь үнэн. Одоо тэгтээ шашин шинжлэгдэн гэж ер нь байд юм уу? Шин сургаал бичигдэн гэж байд юм уу? Би бол тэрийг сайн хэлж мэдэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бас хоёлаа аль болох наантацантай ярих хэлж идэг шүү гэдэг байгаа тий. За исламын хуанли гэж нэг сонир түрүү нэг Рамадан сар чинь дандаа тарчиг үеэр болоод идэм болоо гэсэн чинь үгүй гэж одоо үгүй гэдэг нь одоо харагдаж байгаа байхгүй. За. Исламын хуанли бэлгийн тоо цэвэр бэлгийн тоололтой гэж байгаа. Сар болгон 2-3 хоногор хөдөлж идэг. Одоо хөдлөн гэхээр одоо нэг сарч энэ бидний
за Хятад болон Монголын нөгөө хойнлыг чинь сар нарны тоолол гэж явдаг юм шүү дээ. Lunar solar ч үл нийлүүлээд хэлсэн тий. Бэлгийн тоолол гэдэг юм тэр юм байл шүү дээ. Сарны тоолол гэдэг байгаа тий. Юуных болохоор цэвэр сарны тоолол гэдэг байгаа. Исламынх нь. Тий. Сар чинь дэлхийг 28 хоногт нэг тойрдог. Тэгэхээр чинь 2 юм 3 хоногийн зөрөө гарчаад байгаа 30-31-ээсээ тий. Тэрнээсээ болоод ингээд бэлгийн тоол нь 2-3 хоногор зөрөөл яваад идэв л жил болгоно нэг хэд хоногийн зөрөө 10 хоногийн зөрөө гараад ч юм уу тэгж яваад идэг. Юуны мань Хятад Монголынх болохоор юу ачдаг. Зөрөөгөө ингээд засаад яваад идэг. Тийм илүү сартаа 100 мөн болгоод тийм ингээд жоохон өөрчлөөл тэгж яваад идэг. Тэгэхээр чинь нэг хоёр исламын шиг хойнлын хоёр ингээд заримдаа ингээд 2-3 хоногор ингээд зөрж явсаар хагаад нөгөө Рамадан сар болох одоо өдрүүд нь ингээд хөдөлж явсаар хагаад бүтэн жилээ тойрчт юм л да. Энэ жилийнх би 2-4 сарын 2-3 сар гэсэн байхлаар нь би түрүү хэлжсэн нөгөө адилхан тарчиг цагт болд юм байна та гэсэн чинь цэвэр сарны тоолтой гэхээр нь 2016 оны Рамадан сар хизээ болсон юм бэ гэж харсан чи 100 нуусан байгаа байхгүй 6 сар. Тэгэхээр одоо Рамадан сар жил ирэх тутам 2-3 хоногор хөдөлж явсаар байгаад 33 жил тутам 33 жилд нэг удаа жилээ бүтэн тойрчдаг байгаа байхгүй. За 100 болж явсаар байгаа намар боллоо, өвөл боллоо, тэгээ эргээд хавар боллоо гэд 33 жилдээ нэг тойрчдаг. За жилийн бүх хөлрөл бүх сард тохиодог гэж. Тийм байна те. Жил тойрон гэхээр туйлтай ойролцоо болох тусам зуны өдрөд маш удаан болдог штэ. Шөнө нь маш удаан, өдөр нь маш удаан болчдөг штэ. Зарим газар бол Аляскийн тэр нэг ямар хот гэлээ тэрэнд нь 84 хоногийн турш өдөр болдог гэж байгаа юм. Тэгэхээр тэр чинь бас их том хот, тэрэнд бас мусульман шашинтууд амьдардаг. За үүр цайх нар жаргах гэдгээр одоо хэмжих боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нар нь яг ингээл жаргах гэж явж яснаа буцаж доошоо ингэж эргээл тэгснэ зүгнээсээ дахиж ингэж яваад 84 хоногийн турш тийм болчдөг юм байна л тэгээд тиймэрхүү газар нэг очиж амьдарч үзүүр шиг санагдаад байна шүү дээ. За тэгэхээр одоо тэрийг нь одоо тэрэнд тохирсон янз бүрийн зохицуултыг тухайн газар оронд нь хийж өгдөг. За хамгийн түгээмэл жишээг болвол орчин үед ер нь Меккад нар жаргалал бол дэлхийн нийтээр мацыг барьж болно гэдэг. Мекка хотод. Тий одоо орчин үед технологичсон Меккад хэдэн цагт нар жаргаж байгааг асуудалгүй мэдж байгаа тийм. Меккагийнхаа нар сарыг барих нь шүү дээ. Тий Меккагийнхаа нар сараар өөрийнх нь нар нь жаргаж өгөхгүй байгаа юм чи. За хоёулаа дахиад нэг хамтран ажиллагчаа танилцуулчих тий. Join me гэр мань юу байна да. За манай Join me цэг юм ээ. За та нар үзэгч сонсогчд маань Join me цэг юм байна гэд интернетэд хайгаад орох юм бол маш үзэсгэлэнтэй платформ гарч ирж байгаа. Яагаад үзэсгэлэнтэй гэхээр одоо би өөрөө энийг нөгөө бүтээлцэж яваа болохоор яг л миний хүүхд шиг надтай бол одоо зүгээр үнэхээр юм үзэсгэлэнтэй сайхан харагддаг. За тэгээд манай ч нөгөө мэргэжлийн технологийн баг, мэргэжлийн одоо контент дизайнерууд юм баг ажилдаг учраас одоо орох юм бол маш гоё загвар хийцтэй байгаа гэдгийг би бол одоо нүүр ордон хэлнэ. За тэгээд одоо шинэхэн манай ингээд нүүр хуудсан дээр хийсэн бас нэг юм сонирхолтой зүйлээ ярьчи. Бид нар энэ аяллуудаа дотоод аялал гэхлээр тэр одоо баннер дээр дарах юм бол манай платформ дээр байгаа бүх монголоор аялах, эх орноор аялах бүх аялын боломжууд гараад ирдэг. За жишээлх юм бол энэ дээр ингээд дарахад өвлийн тайгаа аялал, та давмогдын аялал, өвлийн говийн аялал, горих тэрэлжийн аялал, аглаг бүтээлийн хийд, дахийг танин мэдэх аялал энэ төргээ гараад ирж байгаа. Тий. Тэгэхээр нэг категориороо ингээд маш олон гоё аяллууд манай дээр гарч ирж болдгийн шүү. За дараагийнх нь гоё категори нь болохоор далайн эрг аялал гэж байгаа. Яг энэ өвлийн аяллууд байгаа. За ер нь бол ер нь дэлхийн хүндрэлтэй шүү дээ, тий. Дэлхийн хойд хагастай амьдарч байгаанууд нь бүгд л экваторынхаа бүсийг ингээд чиглээд ингээ нүүдэг шахуу бүгд л нараа хайж гэсэн үг шүү дээ. Нүүдлээ шөө шиг болох гэдэг шүү дээ. Бид нар ч гэсэн сая явчаа ирлээ шүү дээ. Тэгэхээр далайн эргийн ямар аяллаа боломжууд ээж болох юм. Балигаас ахуулаад Бангкок, Паттайя, Таиланд, эсвэл одоо Таиланд дотроо дахиад Датун Таиландтай ээж болж байна. Хайнан ээж болж байна. За Вьетнамын Натраг, Фукок гэл эсвэл Дананг энэ төр гэл явж байна. Эсвэл бүр одоо казинот сонгоцны аялалч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө аяллыг одоо төрөлөөр нь буюу категориороор нь ингээд
харахад амар болгоод ингээд дизайн хийцэн байгаа шүү. Тэгээд дээр нэмээд манай Join Me Cigimeni бас нэг гоё зүйл болохоор манай платформ дээр одоо 100 гаруй аялал байгаа. Эдгээр бүгдээрээ 5 төрлийн нөгөө санхүүгийн байгууллагын цахим зээлээр гарч болдог байхгүй. Одоо зээл аавна гэхэлэр хүмүүсийн сэтгүүд хуучнараа нөгөө нэг банк юм уу банк үсгийн санхүү газар очивол материал бүрдүүлээл те. Бараг харахгүй гэдгээ батлаа те. 990 дулгуулж байгаа юм шиг явдаг шүү дээ. Тийм биш. Манай платформ дээр байгаа аяллууд бол яг хүн өөрийнхөө ухаалаг төхөөрөмжнөөс буюу гар утаснаас компьютернаас таблетнаас орлоо хөтөлбөрөө үзлээ таалагдчихвэл зээлээр авах худалдаа авах гэдэг дээр нь дараагийн албан зээлээр авах гэдэг алхам байгаа. Тэн дээр нь дараал авчиж байгаа. За тэгээ бүр гоё зүйл нь болохоор манай зээлүүд дундаас хамгийн урт хугацаатай зээл нь худалдаа хөгжлийн банкны 30 сарын хугацаатай зээлээд байгаа байхгүй. Тэр нь жишээлх юм бол 5 сая орчимтай аяллыг зээлээр авахад сард 200 гаруй мянга төгрөг төлөх. Тийм. Тэгэхээр энэ нөгөө хүмүүст нөгөө аялах боломжийг хүмүүст олгоно гэдэг нь энэ баггүй. Нэг дор 5 сая төгрөгийг төлж чаддаг нэг хэсэг байхад чаддаггүй нь олон байгаад байна. Тэ бидний амьдрал бас одоо тийм хүн болгоод тийм одоо юу гэдэг юм бэ санхүүгийн боломжтой байх боломж бид нарт юу н олдохгүй байгаа дээ шүү дээ. Дээрэс нь ерөнхийдөө нөгөө монголчууд чинь нөгөө aggressive purchase гэдэг чинь одоо ерөнхийдөө төрөмгийн худалдаа авалт хийдэг хүмүүс учраас хоримтлал баг үүсдэг. Тэгээ хоримтлуулахаас илүү зээлдэж чаддаг ард хүмүүс байгаа даа шүү дээ. Тэ тэрэнд нь тохируулцгаая. Тий. Яа тэгээ ер нь бол нэг удахгүй бид нар бас энэ хоримтлалын одоо боломжийг санал болгох гэдэг. Манайх тэгэхээр он гараад бид нар зээлийн санал болгоно. Наачс тохой. Хоримтлалаас санал болгоно. Тий. Зарим хүмүүс бол зээл нь их туртай байдаг. Зарим нь эсэргээрээ хоримтлуулж байгаад аялахыг хүсэж байгаа. Ер нь бол тийм хэрэгцээ өсөж байгаа. Тэрийг бид яг монголчуудаас төрөн жоохон муу хэлчих шиг бол монголчуудын гол хоримтлуулдаг юм чинь үл хөдлөх хөрөнгө ширдэг тий. Хоримтлал нь тий. Болохоо үйл тэрийгэ зарчдаг. За ийм сайхан платформ та нар маань Join Me Cigimeni гэдэг тайх юм бол гоё сайт гарч ирэхээс гадна Facebook, Instagram, YouTube гэдэг нөгөө нийгмийн сүлжээ сошиал платформуд дээр Join Me Cigimeni гэдэг тайх юм бол маш гоё загвар хийцтэй контент сайтай юм гоё пэйжүүд байгаа шүү. За баярлалаа. За энд исламын шашинд бас нэг давуудын мацаг гэж нэг мацаг байгаад байгаа юм байна. Энэ өнжөөд нэг барьдаг. Пөөх Амар. Яста жинхэнэ мацгалж байна тий. Амар тий. Хамгийн хэцүү гэхдээ Мухаммедийн хэлснээр хамгийн сайн мацаг гэгддэг гэж байгаа энэ ер нь бол. За гэхдээ энийг бол хитрхи удаан ч юм уу нэг бие таалтай байдлаар тамир тэнхээ муудах байдлаар барихыг бол зөвшөөрдөггүй. Ялангуяа цэргүүдийн дунд айн тулаан төвд бол энийг ерөөсөө зөвшөөрдөггүй байсан. Тэгээд одоо чухам л одоо асар их сүсэг бишрэлтэй тийм л дэ хүн байвал энэ мацгаар явж болно гэж сайшаасан хэрвээ чадчихвэл те чадахгүй бол энэ нэг юу Аллах юуг зовлон зүгтгөрийг хүсдэггүй гэдэг нь одоо энэ алхам тутамд гарч ирж байгаа энэ юуг исламын шашны мацгийг ингэ судлаад ингэ явахлаар тэгэхээр зовж ивэл бити энэ мацгийг барай. Чи зовн барин бариад байвал зөрчиж шүү гэсэн үг байхгүй баг. Тийм шүү дээ тий. Одоо нөгөө шашныхаа сэтгэлд нь эзэлж байгаа байр суурь хүртэл тийм сайхан зүйл биш эсэргээрээ нэг юм зовоод хэрэгсэл болох гэдэг шүү дээ. Тий экстрим бүр туйлширс үзэл болох гэдэг шүү дээ. Тийм давуудын мацаг гэж байд юм лээ. За ер нь исламын шашинтнууд мацгаа маш чанд баримталдаг. Мацгийн үгээр хүн юм идэж харагдвал бөөнд үйлэн хээлэн болно. Зарим газар шариат хуулиар шийтгэн тэр хүнийг. За Рамадан сараар өдрийн цагт хоолны газрууд хоол өнөртүүлэхгүй тулд одоо хаадаг, ажилдахгүй. Одоо нэг шөнө болохоор орой болохоор бүжигнаад ихдэг гэдэг байгаа тийм. Исламын шашинтай улсад жөөлчилж явах хүмүүс ч гэсэн энэ уламжлалыг ер нь мэдчихэд гэмгүү. Тэнд ер нь одоо өдрийн цагаар Рамадан сарын үеэр өдрийн цагаар юм бити дээрээ л гэж байгаа. За сүсэг бишрлийн агуулгаар гэхээр энэ дээр бас гоё сонирхолтой нэг хэдэн их гоё санагцсан юм ярьчих гэж бодож байна. За энэ нэг юу imitatio Christi гэдэг нэг хэллэг байдаг байхгүй латин хэлний. Одоо imitation гэхээр дөөрэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь Христийг дөөрэх л гэдэг байгаа. Христосыг дөөрэх тийм. За адилхан зовлон шаналлалт хэсвэр хат үжлийг мэдрэх гэж байгаа. Исаягийн 58 дээр одоо Библиэр ярьж байна тийм. Худлах уумгаагаар битгий мацаг барай. Мацаг барьсан бол заавал өглөг өг. Мацагтай ер нь өглөг гэдэг үг дандаа ингээд хоршиж орж ирэх юм байна тий. Мацаг өглөг залбиралгаар заавал цог явдаг байгаад байгаа юм ер нь тий. Тэгснээр зөвхөн эдэн ундаанаас бус нүглээс ч татгалзах агуулгатай гэж байгаа.
Тэг одоо өглөг өөрт илүү юм байх чинь тэр хүнийг одоо нэг өлбөрч өгөх гэж байгаа нэг ядуу доороо өвчтэй зовлонтой хүн тэрийг өгөхгүй байх нь ер нь бол бас нүгэл гэж үзэн шүү дээ. Матай 6-гийн 16 дээр мацаг барьж байхдаа дүнсгэр унжгар байж болохгүй гэж байгаа. Тэрийг болохоор за очлоо. Тэгж одоо тийм нэг биел нэг мацаг барьж байгаа юм шиг нэг ядарсан сөөмийцэн яваад ахаар тэрийг дүр хэсгэж яах гэж үздэг гэж. Тийм байна. Нөгөө зовлон барин гэдэг чинь юм байна тий. Би одоо Христтэй адилхан зовж байгаа аймт хүн зарлал яваад. Маш цовоос хэрэглэн тэнхлэн байх хэрэгтэй гэж байгаа. Бацыг барьж байгаа тэр үедээ. За 13 дугаар зууны хутагт Томас Акиниас гэдэг хүн байсан. За тэр хүний тодорхойлсноор мацаг нь 3 үндсэн зорилготой. Нэгдүгээр махан биеийн тачаалаа сангиж байгаа. За энэ бол нөгөө юу юм хоол хүнснээс гадна дахиад нөгөө юу хэлчихэж байгаа. Одоо дотны харилцааны асуудал болж байгаа тийм. Оюуныг өргөж бурхныг тунгаах гэж. За тэгээд дээрэс нь нүглээ намжлах. Цатгалан хүн залхуу хойрог байдаг. Үлсгэлэн хүн сонор сэрэмжтэй толгой илүү сайн ажиллаж илүү гүнийг тунгаадаг гэж. Тэгээд одоо яачгүй бодсон ингээл баахан мэдээл цадцсан тосоор гэрсэн эсвэл нэг хоньны мах хорхог боодог идсэн хүн ингээл очиргоо очиад ингээл зайлбарлал одоо тэрийг сонсдог бурхан байдаг бол бурханд чинь нийтдээ санагдана. Ер нь баг те. Тэгээ мацаг нь залбирлыг чанарж уулдгаа гэж. Тэгэд ер нь бол энэ нөгөө маш олон талаар батлагдсан шүү дээ. Хаяа мацаг барих нь одоо оюуныг тунгалаг сэрүүн болгодог. Одоо нөгөө байнгын нөгөө хүнд хоол идэх чинь тархинд бас байнга ачаалагддаг. Холестеролоор байнга бөмбөгдөл. Бид нар ч бас нөгөө хоньны махыг бас хэтэрхий хийснээсээ болоод даралт маралтны асуудал үүсээд байгаа хүмүүс шүү дээ ер нь бол тий. За тэгээд энэ мэтэр одоо мацаг бол сүсэг бишрэлийн агуулгатай ямагт холбогддог. 4-р зуунд одоо хутагт Йон Христосом гэдэг хүн байсан юм байна. Тэр нь сэтгэлийн мацаггүй бол биеийн мацаг нэмэргүй гэж хэлжсэн гэж. Тийм. Тэгэхээр сэтгэлийн мацаг гэхээр яах вэ? Одоо тэр нөгөө саяны агуулгалахгүй нөгөө залбирлаа чин сэтгэлээсээ илүү гүнийг үйлдэн одоо шашныхаа сургалтыг илүү гүн ойлгоно. За өглөг өгнө хүнийг энерч шашин нэгтнэ энерч хайрлна гэдэг ч юм уу. Тэр утгаараа. За махан биеийн тэжээлээс татгалцснаар жинхэнэ шим тэжээл бурхнаас ирдэг гэж үздэг гэсэн ийм агуулга бас орж ирд юм лээ. За Исламын шашин Авраамийн 3 шашин гэж байгаа шүү дээ. За Авраамийн 3 шашин гэдэг ч юм уу. Исламын шашин байна, Юудэ шашин байна, Еврей шашин дээ. За нэг нь Исламын шашин. Энэ 3 шашин чинь нэг улбаа үндэстэй Юудэ уг нь бол түрүүний тэр Давууд гэдэг байгаа чи Давид байхгүй. Тий. Тэгэхээр ер нь бол одоо сүсэг бишрэлийн агуулгаар нь ярихад ер нь давтагдах юм ер нь их гарах гэдэг Исламын шашин дээр тий. Зан үйлдэх хэлбэр нь өөр ч гэсэн тий. За тэгж яригвал хуучин гэрээг уншвал Исламын шашинтай айгүй адилхан байдаг шүү. Хуучин гэрэн дээр чи бараг л одоо усаа тэгж нусаа тэгж нэгсэн бараг тэрийг хүртэл бичсэн байдаг байхгүй. Маха тэгж өргөл өргөн тэр гэсэн тийм ерөөхдөө өдөр тутмын амьдралын зан үйлийг тодорхойлох нэлээд бага хөлөгний шинжтэй байдаг тийм. За Исламын шашинд болохоор мацаг барихын гол зорилго нь таква гэдэг нэг тийм үг байгаа. Тэр нь болохоор бурхан ухамсар гэдэг төрөн дээр ирсэн тийм. За Аллахын өгүүлсэн нь Адамын хөвгөний хийсэн үйл бүхэн өөрт нь зориулагдсан үүнд ганц л зүйл хамаарахгүй. Тэр нь мацгийг чи миний төлөө үлддэг юм а гэж. Бурхан ганцхан тэр үйлдэлийг одоо өөртөө зориулж авч штэ тэ. Хамгийн чухал. Үнэхээр л тэр 5 чухал ойлголтын нэг нь байгаад байгаа хөөхгүй тэ. Мацгийг яг чин үннээр барьж байгаа эсхийг бурхан мэдчихэдэг гэдэг. За ойлголт тий. За нүгэл үлдэх цэнгэл таашаалыг идэлхэн сэтгэлийг бүлэнгүртүүлдэг бол мацаг барьснаас сэтгэл цэвэр тунгалаг болдгоо. Ходоод бол шунлын сав. Ходоодоо удирдах чадвал хүн шунлаа удирдах чадна. Нэг сонсголоор бас юу юм те. Сахилга бат гэдэг зүйлийг бас шашнаар дамжуулаад яг үнэ суулгаад шүү дээ. Ер нь тэгээ бүх амжилтын үндэс бол бүр эцсийн бүлэгтээ сахилга баттай. Яг үнэ. Тий. Хичнээн авьяас бэлэгтэй байгаа яах юм те. Сахилга батхгүй л яах юм. Тэгэхээр тэр ад жаргалтай оргил цаг үеийн дараагийн тэр мөхөл сүрлийн одоо тэр чи одоо тэр мөхөл сүрэл чинь нэг амар тийм харагдахад
одоо сүрэл болж байгаа юм шиг ирэхгүй шүү дээ. Зүгээр нийт атомны ёс суртахуунд оройтохоор дийлэрдэг байхгүй. Тэгээ зугуух алгуур орж ирдэг тий. Хэнд ч мэддэхгүйгээр орж ирдэг. Тэрнээс сэргийлдэг тэр хатуу цаг үеийг, зовлонт цаг үеийг тэгээд ерөн хүндрэлтийн зовлон гэж юу байдаг юм бэ гэдгийг сануулдаг. Тийм одоо ач холбогдолтой байдаг юм байлээ шүү. Энэ одоо хоёр Исламын шашин, Христосын шашинд байгаа энэ моцгийн уламжлал маань. Тийм байна. Их гоё. Зөвхөн одоо бид нар чинь нэг юм өлсдөг гэж явцсан утгаар ойлгоодсэн шүү дээ. Гэтэл их гоё өргөө утга байсан байна. Тийм учиртай. За ийм нэвтрүүлэг байна да. За та бүхэн шинжлэх ухаан танин мэдгүй од мөндөр суугийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хостелгоноор хүлээн авч сонслоо. Шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр сайн хүнсээр сайхан умтыг ураатай хооллыг компани мөн аялах боломжийг хүн бүрт ураатай Join Me цэгийн мэн аялын платформ хамтран ажиллалаа. За тэгээд энэ мацаг хэмээх юм сонирхолтой агуулгыг бэлтгэн бидэндээ хүргэсэн өгүүлэгч орчуулагч Мөхатартай баярлалаа. За баярлалаа. Мацгийг яг нөгөө бид нар чинь яг практик утгаар нь жин хасах, тэгээ эрүүлжих гэдэг утгаар нь ойлгоод тэгтэл сүнслэг утгаараа бас иймэрхүү юм байт юм гэдэг нэвтрүүлэг үлддэг сонирхолтой байлаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.